За цагаатаа сайн байна уу та? Сайн байна уу? Бид нар энэ ангаараа ресторан гэж Улаанбаатар төрөв тооцоо байна. Цагаатаа хэвээр. Та өөрийгөө танилцуулаач. За би хачраад Шамтрангийн цагаатаа гэдэг хөө. Би 1943 онд Баяннуугийн нутаг Тайжин хүндий гэдэг газар төрсөө. Тэгээд багнасаа тухайн үеийн одоо санчилаар хөвшлээр багнасаа хэвсгийн гар дээр өнгөрөөгөөд 1953 онд Баяннуугийн баг сургуульд анх хэлсэн орж суралцсан хүн юм аа. Тэгээд 1957 онд тус баг сургуулиа төгсөөд зэрэгэлдээ Баян сум тухайн одоо хойд сумдад ганцхан 10 жилтэй байсан учраас Баян энэ 10 жилийн сургуульд тухайн онд шилжин суралцаад 1963 онд 10 дугаар анги төгсөөд тэгээд тэр жилдээ одоо Зөвлөлт Холбоотой улсын харьяа Узбекистаны Үзүүхийн нийслэл Ташкент хотын политехникийн сургуулийг элсэн суралцсан юм аа. Ташкент та нар хэдүүлээ явж байсан тэрийг Монголоос тэр жил бол Монголоос 170 явж байсан. Ташкентийн бүгдээрээ Ташкентд бүгд Ташкентд 107 хүүхэд явж. Одноор явуулдаг байсан юм тий. Яасан тэр нэг сургууль биш олон сургуулиудад. Том хот уу Ташкент? Ташкент том хот. Тухайн үед сая 500 хүн амтай тийм. Дунд Азийн хамгийн том тийм хот. Хоол бол гоё юм шүү. Хоол бол сайхан. Одоо үндсэнд махан хоолтой. Манайхаар лагман гэж нэрлэгдсэн гурилтай шүү. За тэгээ бодаатай хоороо юу дээд нэрийн утчихлаа. Бодаатай хоороо тийм. Бодаатай хоороо нэртэй. Үзбек хоороо гэдэг. Үзбек хоороо гэдэг. Нэг том тогоон дотор энэ. Том тогоон дотор хийдэг. Тэгээ гудамжиндаа ер нь тэнд үгүй тийм хоол үлдээд. Тэр чи яг одоогийнхоор нэг аялал жуулчлалын төрт бол үнээр зохицсон газар юм чи хоол сайд байна тийм. Аялал жуулчлалын энэ одоогийнхоор зохицсон тухайн одоо юуны харьяа зэрэгцээ Самарканд гэж тухайн үеийн нөгөө юуны худалдааны замын гол буудал байсан. Одоо бол Самарканд гэдэг. Торгоны замын дагуу. Тий. Та ямар мэрэгчлэр сурав? Би одоо юунд нефтийн орд газрын хаагуулын инженер геолог мэрэгчлэр төгссөн. Тий. Бид одоо Монголоос хоёулахнаа тэр мэрэгчлэр төгссөн юм. Нэг нь Дорногой маягийн Алтан ширээ сумын Тавшингийн Владимир гэж бид хоёр хоёулаа энэ мэрэгчлэр төгссөн. Хэдэн жил вэ? Одоо 5 жилээр төгссөн. Эхний жилийг бол бэлтгэлдэг байт. Нэг жил 6 жил болж төгссөн. Оросод хэл заахтай очихдоо хэлний төвшин хэр байсан бэ? Хэлний төвшин тааруухан байсан. Тийм учраас сайн мэдэж байна уу? Таахыг ямар байсан? Тэнд бол тусдаа нэг Ташкентийн юуны их сургуулийн харьяа гадаадынхны бэлтгэл факультет гэж байсан. Тэнхэм өөрөөр хэл. Тэр тэнхэмд нэг жил орос хэл заалгасан. Тэгээд юу штэ та геологоороо та автоматтай ямар чиглэлээр болно гэсэн бэ? Би яг сурж явах хугацаанд нефтийн чиглэлээр зүүн Баянгийн нефть үйлдвэрийн практик хийж байсан. Тэгээд миний төгсөх үед би чинь бас хүндэтгэж шалтгаанаар нэг жил хойшоо суугаад тэгээд 70 онд төгссөн хүнтэй. Тэгээд 1970 оны хавар яасан зүүн Баян татан боогдсон. За нөгөө
үйлдвэрийн хөшин шатлыг энэ хэмжээнд олзууралт явуулах боломжгүй одоо нөөц одоо үндсэндээ дууссан гэж тухайн үйлдвэрлэлд татан буугдсан юм аа. Тэгээ төгсч ирээд дарамт юуны чойрын геологийн өдөртөх газар гэдэг харьяалалд ирж ажиллаад тэгээд ер нь геологийн салбараар ажилласан да. Яг төгссөн мэргэжлийн дагуу биш гэдэг шигсэн геологийн салбарын бүхэл ангийн нэгжүүдээр. Тэгвэл юу юм шүү? Яг нөгөө монголч за дээрээс тиймээс нөө тэгээ ер нь 90-ад оноос хойш уул уурхайн орон гэж баг тэр бараг хамгийн чухал салбар болсон тийм. Тэгээ хамгийн чухал салбар одоо шигсэн чухал салбарууд хэвээрээ байгаа. Монгол улсын одоо хөрөнгө оруулалт болон улсын төсвийн ихэнх хувийг уул уурхаагаас одоо бүрдэж байгаа шүү. Бид геологчид бол яг анхдаг шиг гэж одоо нэг тодорхойлт байдаг. Та энэ сонин болгож ярихад Ленин бол пионер бол үйлдвэрлэлийн геологчд бол үйлдвэрийн пионер мөн гэсэн тодорхойлт байд юм аа. Тэр ч өнөөдөр хэвээрээ ер нь геологийн эрэл хайгуул олзууралт явуулдаг бид бүхний оролцоогүйгээр ямар нэгэн ордог газар нэгт ямар ч үндэс байхгүй. Тэгээд яг би ч нөгөө баярны дорнолын баярны 10 жил гэсэн мэл байна. Цагаатайгаа энэ сая юуны сургуулийн 100 жилгээд намар очиад уулз ирсэн. Бид нар ч хог давгаар замжаагээд хатад ирээд. Тэгээд бид тэр үеэр сонссон юм л да. Тэгээд 10 жил байхдаа Баян-Дүн гээд хажуудын сум руу санаар явж ирсэн гэдэг. Тэр хэдэн он бэ? Тэр бид 9 дугаар ангид байхдаа 1962 оны өвлийн амралтаараа бид хэд ингээд 5 хүүхэд 2 багш тийм ээ. Хинүүд байсан бэ? За яг Баян Тамирын багш Дарсүрэн Төвний дүү Осгон тэгээд Осгон гэдэг нь багш юм уу? Биш ээ зүгээр сурагч юм танартай. Та ичнээ сурдаг байсан уу? Яг ч манай ангид байгаагүй юм аа. За бидвэл одоо нэрс спортууд одоо цагаатай бивээр анандын дашням цэвэгж байл хагу сүрэн дуурж байт ам Ташны баяртай дараад нь ярина. Энэ хоёр нэг анги гээд ирээд ихэд. Тэгээд Баян-Дүн өглөө гайгүй гараад яг шүн дунд сараа ирэх Баян-Дүнд хүрсэн юм а 60 км зайтай. Тэгээд тухайн газараа айлдаар тарж амарсаагаад маргаашаас нь одоо бодж багш маань зохион байгуулалтаа нутгийн хаттай яриад өдөрчлөг уудал зохион байгуулж таньд ирсэн гэдэг. Тийм. Ингээд нэг өдрийн дараа ч болов 2 өдрийн дараа ч бас нэг тэр Баян-Дүнгийн баруун захын жижиг толгод дээр боолт хийж үзүүлэх сургууль хийж байсан юм аа. Юу яад юм уу? Тэр би сая нөгөө одоо ташлуур бас нэг амби авраг болно энэ та нар займ хэдэн километр дурлалдаг байсан бэ? Хэдүүл одоо яг алуу эсний уралдаан бол эрэгтэйчүүдийн 15 км 30 км. Эмэгтэйчүүд 5 км 5 гэдэг ийм хоёр зайнтал тухайн үеийн улсын чанартай насан туршидын уралдаан тийм л зайнд тэмцээн зохион байгуулагддаг байлаа л да. Тэгэхээр та нар насан туршидын уралдаанд ордог байсан уу? Бид насан туршидын уралдаанд орсож байсан. Өөрсдөө бага насных гэж тусдаа уралдаас орох уу? Бага насных гэж тухайн үед явагддаггүй байсан. Тийм үү. Зөвхөн насан туршидыг л болдог байсан. Насан туршидыг л болдог байсан ч санаж. Тийм үү. Тэгээд юу штэ тэр үед 60-аад онд юу та нарын дээд үеийнхэн ер нь сайн боддог байсан уу? Ягаад тэр үед их цааныг сайн байсан бэ? Ер нь сайн тийм үү? нийт сургуулийн хэмжээгээр тухайн үед одоо Мөнхөө багш гэдэг оросхны багш байсан. Тэр бас биднээс олон жилийн өмнө төгсөж багш болсон хүн.
Тэгээд тэр ч одоо санаараа аюутай. Тэгээ манай дээдийн дээдлийн анги манайхаас дэше 2 ангийн хан бас нэлээд санаар явдаг байсан. Тухайлбал одоо Эренчин ханд дугуурын Эренчин хан тэгээд сүүл геологийн яамны оруулах сайд 10 жил хийсэн. 15 жил хийсэн хөө гам болдог гэж байна. Сэрмаа гэдэг тэдний ангийн нэг эмэгтэй байсан. Эднэр Охтуудаас нэлээд байсан юм тий. охтуудаас байсан. Тэдний төгсөлтөө нөлөөч байсан бол бүр өмнөх дээд үеийн нөлөө байсан байлгүй. Ер нь нийт баяуулахын хүүхдүүд санаар явах, шөнөө цагаар санаар явж, шөнөө цагаа өнгөрөөдөг тийм зуршил анчил тогтсон үе юм байлаа л да. Ер нь спорт бас нэг мод шиг нөгөө хурцны мод шиг тийм спортаараа тэгээд сүлдөө нэг буураад ингээд Тий. Тэгээд бидний үедэр санаа мод байсан, дараа нь бас тэшүүр байсан, удалч нь гайгүй талиангадаад давгүй тэшүүрээр явах талбайтай болдог байсан. За үгүй сонирхлын төдий идэл байсан. Та нэг 1-р баг 2-р баг гэдэг нэг яриад байсан. Та хэдгээр баг нээсэн? Тухайн тэмцээнд бол одоо баяуулын 10 жилээс олон хүүхэд оролцсон учраас уралдах шанса четвараар нь 2 баг болж нэг спет тэмцээн гэж нэг дөрөв харьцсан байдаг болов та. Бокэ юм байна тий. Тэмд 2 дугаар хамаанд болж орж ирсэн юм аа. Нэг команд нь 4 хүнтэй юм тий. Нэг команд нь 4 хүнтэй. Эмэгтэй эрэгтэй гэж байх уу? Холимгүй спорт тустай. Байдаг байсан баг. Байсан. Эмэгтэй 3 хүн байдаг. Тий. 3 хүн багтаа 3 хүнтэй. Эрэгтэй 4 хүн. Багтаа 4 хүнтэй. Тэгвэл октодоос нэг юм бодох гэж. Тий. Тэгээд бид нар бас бодоод байна. Одоо нэг там жоохон хүмүүс сонирхоо байж одоо бас сэргэж явах шиг байна тий. Одоо сэргэл цаг нь боллоо л та одоо 40 жил өнгөрчлөө одоо. Харин тийм ээ. За би тэгээд харин тэр цан багш нартайгаа тэгж явж байсан гэж. Тэгвэл барилсан багш өшөөрхийн ямар багштай явсан гинэ? Химийн багш бодож одоо урын бодож явгаад. Тийм баяр. Одоо мундаг одоо химийн багш байсан. Химийн багш мөстэй бас спортод ордог юм байж тий. Спортод өөр тэшүүрээр явдаг байсан. Дээрийн багш нар бас спорт хийжээ. Тий спортлог байсан багш нар. Одоо багш нар одоо ер нь спортлог бидний чинь одоо дагуулж санаар явах, тэшүүрээр явах. Барилсан багш ямар спорт хийх вэ? Одоо төрлийн цай мэдхгүй биеийн тэмээрийн багш л гэж ойлголттой байсан л да. Багш юу лээ? Аймгийн заан чиглэл начин гэдэг тий бас. Тухайн үед аймгийн наш. Ер нь сүүлд бодоход аймгийн нашин л байсан. За. Тэр үед аймгийн нашин байсан эсхийг одоо мэдэхгүй. Тийм тий. Тэрсэн тэгээ би энэ баяр давтаа нөгөө барилсан багшийн хүү нөгөө инквадрах надруу залгаад цагаатай хайтай нэг ярилцаад тэгвэл бид нэг баянан явж байсан түүх үтгээд ярьсан байна. Тэгэхээр би бас инквадрах хийдэг таа. Манай авчин тийшээ тэгж явж байсан юм бол ядаж санаар явдаггүй магадаа нэг 100 алхаад тэгээд өөрөө бас тийм санаатай байна гэж байна. За сайн байна. Аюулаас тэгээд яг нэг дөнөр мөнрөө дагуулж юм уу би шилгэж энд байж ивэл уг налхмаар л шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Одоо баяуул боломжтой ер нь улсад дагсан сумдууд аль сумд гэсэн ер нь шөлөө цагаа санаар одоо цаг заваа яаж биеийн тэмээр бие хөгжүүлэх боломж аль сумд байдаг л да. Ялангуяа баяуул арай илүү сасуундаг л да. Хагаад бас онцгүй шүү дээ. 2000 хэвчээ. Тэгэхээр би бас энэ орон нутгийн аяд жуулчид ямар ч спортын даваа тал гэж юм. Даваа тал гэж алхаж байдаг гэж одоо. За баярлалаа. За